олон мянган хүүхэд аж мэргэжлийнхаа сонголтыг гэхийн бэлтгэл ажлыг хийж байгаа. Тэднийг сургууль дээрээ сураад ингээ явж байхад ямар ч асуудал үүсэхгүй харин төгсөх болоод ирэхээр энэ асуудал гарч ирдэг тийм. За тэгээд бид нэр одоо манай нийгэмд одоо яаж юм гэхээр яг үнэндээ энэ хүмүүстэд маань мэрэгчлээ зөв сонгох ёстой шүү гэдэг зөв сонгох ёстой, зөв хандлагатай хүн байх ёстой, ур чадвар сайтай хүн байх ёстой гэж бидний бүгдээ энийг мэддэг хэрнээсээ бид нар хүмүүстэй яг тэр аргачлал яг бодтой тэр хийх үйлдэлийг нь зааж өгөх тийм юм байхгүй байна. Бид нар хүмүүстэй яаж юм гэхээр маш тийм хуучны одоо аргачлалаар хандаад нэг төрлийн бараг л нэг төрлийн юм мэдээлэл өгвөл 10 жилийн ингээд төгсгөөд. За тэгээд тэднэрт тулгарч байгаа хэцүү асуудлууд дээр бид нар хариулт өгч чадахгүй байгаа юм. Харин энэ одоо үзэгдэл хүмүүстэд маань яаж санагддаг вэ гэхээр яг л тэднийг яг нэг юм үйлдвэрлэлийн камер дээр суулгаад нэг юм хайрцаглагдсан ертөнцид оруулсан юм шиг. Тэгээд дандаа тэднэрт ижилхэн бүх зүйл тэдний авж байгаа мэдээлэл ярьж байгаа юм зүйл нь бидний ярьж байгаа зүйл ижилхэн юм шиг санагдаж байгаа. Тэгээд энэ хүмүүсд маань энэ олон хэцүү асуудлуудтайгаа хамт хөдөлмөрийн зах зээл дээр унж байгаа. Тэнд өөрийнх нь хичээл зүтгэлээ бүх юм шийдэж байгаа. Тэгвэл бид нар энэ байдлыг бид нар яаж өөрчлөх юм бэ? Карьер зөвлөхтэй ирээдүйд тэгвэл ямар байх юм бэ? Карьер зөвлөхтэй ирээдүйд бид нар мэргэжлийн байгууллагын хувьд бид нар хүүхдтэйгээ илүү дотн ярилцдаг. Асуудал ямар сургууль төгсөх гээд байгаа, ямар сургууль сурмаар байгаа, юу чаддгийг, тэр хүний зан чанарын онцлог нь юу юм? Энийг мэргэжлийн одоо төвшөнд сэтгэл зүйн тестээр олон улсын баталгаатай юм зүйлээр олж илрүүлээд түүний эргэн тойронд байгаа аав ээжүүдийг, найз нөхдүүдийг, багшийг энэ болох бүх одоо оролцогч талуудыг холбосон энэ ажлыг бид нар хиймээр байна. Энэ бол ганцхан хүүхдийн өөрийнх нь асуудал шийдэх асуудал биш. Аав ээжтэйгээ хамт тухтай энийг сэтгэлээсээ яриа хиймээр байна. Таны хүүхэд магадгүй юу хүсэж байгаа юм? Хончинж болмоор байгаа юм билүү? Аль эсвэл тэр ямар мэргэжилтэй болохыг хүсэж байгаа? Өөрийгөө олж таних хүсэж байгаа юм уу? Маш олон ийм хэцүү асуултуудын донд ингээд ганцаардчихсан явж байгаа юм уу? Энэнд нь бид нар мэргэжлийн зүгээс хэмжлэг туслалцаа үзүүлээд энэ хүүхдийг өөрийгөө таньж мэдэх энэ зөв хөтөлмөр, зөв тусламар байна. Ингэснээр бид нар энэ хүүхдүүд маань тулгарч байгаа олон асуудлуудаа аав ээжтэйгээ энэ ажил мэргэжлийн зөвлөгтэйгээр нийгэмд одоо бид нар маш их мэдээлэл донд амьдарч байна. Олон маш олон салаа замууд байна. Энэ дээр ганцхан тэр хүүхэд асуудал унаад байгаа юм биш. Бүх хүнд энэ асуудал байдаг. Гэхдээ бид нар энийг шийдэж чадна, хамтдаа шийдэж чадна гэдэг итгэл найдварыг төрүүлэх хэрэгтэй байна. Тэгээд аав ээжтэйгээ хамт энэ карьер зөвлөхийн зөвлөгөөг аваад хамтарч ажиллаад, хамтарч судалгаа хийгээд тэр мэдгүй байгаа ажил мэргэжлүүдийг наривчлж судлаад тэгээд тэр судалгаагаа дахиад очиж тэр карьер зөвлөгчтэйгээ уулзаж ярилцаад ингээд энэний үндсэн дээр бид нар хүүхд маань илүү одоо бодтой ирээдүгөө шийдэх энэ боломжийг гаргахыг хичээж байгаа. Тэр асуудлуудтай илүү татан ойр ажиллах боломж олдож байгаа. Ингэснээрээ бид нар тэр хүүхдийг магадгүй бид нар тэр хүнийг бодит тэр өсөж байгаа мэргэжилтэндээ хамт уулзуулах хичээж байгаа. Ингэснээрээ бид хүүхдэд болоод бид нар хамгийн гол тэр хүний алтан амьдралын алтан цагийг хэмнэн тэр хүүхдийн хамгийн одоо авьяас чадвар ур чадварыг нэрт илрүүлэх. Ямар ур чадвар энэ хүнд байна, илүү цаашаа яаж хөгжүүлэх ёстой юм гэдгийг эрт мэдэж авна. Тэгээд бид нар тэр хүүхдийн амьдралыг илүү эерэг өөрчилж чадна. За тэгвэл бид нар энэ хүүхдийг бид нар өөрийгөө таньж мэдэхэд нь ямар ажлууд хийх ёстой юм бэ? За манай карьер хөгжлийн төв болохоор энэ дээр одоо олон улсын аргачлал санал болгож байгаа.
бид нар яагаад олон улсын аргачлал гэж нэрсэн гэхээр бидний хэрэгжилж байгаа тестийг дэлхийн 80 гаруй оронд нэг ялангуяа бидний барууны гэж ярьдаг дэлхийн хөгжилтэй орнууд хүүхдийнхээ ажил мэргэжлийн сонирхлыг тодорхойлох тэгээд цаашлаад тэр судалгааг хийх авиасыг илрүүлэхэд энэ манай тестийг ашиглаж байгаа. За бүгдээ нэг жижигхэн дасгал хийгээд үзье. Та нар ингээд за барьж байгаа зүйлсээ өвөр дээр эвдээхэн тавиад гараа нэг ингээд урагшаага болгоод ингээд за тэгээд зүгээр ингээд яг нэг санамсаргүй байдлаар ингээд гараа ингээд зөрүүлээд ингээд хатгатаа. За тэгээд хатгаа барьчих. Барьсан өвөр дээрээ. За баруун хуруучин дээд талтай байна уу? Зүүн хуруучин дээд талтай байна уу? За баруун зарим нь зүүн гэж байгаа тийм. За тэгвэл дахиад гараа урагш нь ингэ сунгаж агаад түрүүнийхээ атгасныхаа яг эсрэгээр нь ингэ хатгадаа. Яг хүний гараа ирж байгаа юм шиг үгүй нэ. Тийм байгааз. За тэгвэл баруун гар буюу тэр баруун талынхын эрхийн хуруу дээд талдаа гарцсан байгаа хүмүүсийн зүүн тарих нь илүү хөгжсөн байдаг. Энэ хүмүүс бол илүү тоо мэдээ материал тоо баримтанд тулгуурлаж шийдвэр гаргах дуртай тийм хүмүүс байдаг. За энэ хүмүүс бол илүү нэгтлэн бодогч гэдэг юм уу тоо тэмдэгттэй ажиллах, бүртгэл тооцоо хийх ийм ажлуудад илүү сайн байдаг. За зүүн талын эрхийн уран дээд талдаа гарсан хүмүүс байгаа шүү дээ. Энэ талын хүмүүсийн баруун тарих нь илүү хөгжсөн байдаг. Тэгвэл энэ хүмүүс бол илүү уран сэтгэмжтэй, сэтгэл хөдлөл ихтэй, ямар нэг зүйлийн талаар ингээд шийдвэр гаргахдаа өөрийнхөө сэтгэл хөдлөлийг маш их ашигладаг, уран бүтээлч, маркетинг, зохиолч гэдэг юм уу тиймэрхүү төрлийн ажил хийдэг, эсвэл харилцааныч гэдэг юм уу ийм төрлийн ажил хийдэг ийм хүмүүс байдаг. За энэ бол зөвхөн жишээ тийм үү? За сая болор захирал бид нарыг ямар төрсөн өдрийн төвөг гарсан өдрийн гаригаа бас нэг харж хэрэгтэй гэж хэлж штэ. Гэх мэтлэнгээр хүүхэн өөрийгөө таньж мэдхэд маш олон аргачлал байдаг. За бид нэр одоо намайг оюутан байхад чи ямар темпераменттэй хүн бэ гэж асуудаг. Би одоо хүний нөөцийн чиглэлээр сурч исэн болохоор нэрээ би одоо бас ингээд ажилтныхаа темпераментыг одоо мэдчих хэвээр болов гэж судалж исэн тий. Би бол одоо сангвиник болон флегматик темперамент хосорсон хүн. За энэ хүн бол холерик юм бэ? Энэ хүнтэй яаж ажиллах вэ? Энэ бас биднийг өөрсдийгөө таньж мэдэх бас нэг арга зүй. Тэгэхээр бидний одоо санал болгож байгаа арга зүй болохоор сэтгэл зүй талаасаа тэр хүний одоо ажил мэргэжлийн сонирхлыг нь тодорхойлох ийм арга зүй бид нар санал болгоод байна. За энд бол одоо дэлхийн хөгжингүй орнуудын иргэдийн одоо мэргэжлийн сонгогдох юмуд байж нэгдүгээрт нь бол өөрийгөө таньж мэдэх тийм миний дуртай зүйл үеийг би одоо миний хувьд хамгийн чухал зүйл юм. Миний давуу тал үеийг энэ дээр бол одоо хөгжингүй орнуудад бол янз бүрийн сорилтуудыг ингэж ашигладаг байгаа. За тэгээд сонирхлоо мэдхээс гадна ур чадвараа тодорхойлдог. Миний эзэмшин туршлага юу юм? Миний бусдаас илүү хамгийн сайн хийж чаддаг зүйл нь аль нь гэд. За ингээд энэний дараагаар чиглэлээ тодорхойлдог. Миний одоо ийм ур чадвар, ийм сонирхол тохирсон ямар чиглэл байх юм бэ? Тэгэхээр бид нар бол энэ одоо эхний 1 2 3 гэсэн чиглэлийг болоод бид нар цогцоор нь хийж байгаа. Тэгээд 4 5 дээр болоод бид нар аав ээжүүдтэйгээ хамтарч ажиллаж байгаа. За би энд бид нар яагаад олон улсын аргачлал гээд нэрлээд энэ тал дээр одоо дахин дурдаад байгаа гэхэд одоо Central Test гэдэг компани Францад одоо толгой компаниудаг энэ компани бид нар албан ёсны дистрибьютор болсон байгаа. Энэ орны тестийг бол 80 гаруй улс орнд ашиглаж байгаа. ISO 2006 стандарт нэвтрүүлсэн Америк, одоо Австрали, Франц, Английн одоо сэтгэл зүйн тестийн хороо гэж байдаг. Энэ тестүүдийн хороогоор ингээд тестүүдээ баталгаажуулсан, мөн олон улсын тестийн хороогоор ингээд тестээ баталгаажуулсан ийм баталгаатай тестүүд байна. За энэ тестээр бид нэр ажил мэргэжлийн сонирхлыг хэрхэн тодорхойлдог вэ гэж. Хүүхдүүд маань болохоор манай төв дээр карьер төв дээр очиод 30 минут тест өгдөг байгаа. За тестийн гол аргачлал бол энэ Джон Холланд гэдэг эрдэмтний боловсруулсан
Reset гэдэг юм модель байна. Хүний ажил мэргэжлийн сонирхлыг 6 хэв шинжид ингэж ангилаад энэ хүний одоо тий реалистик юм уу эсвэл инвест одоо эрен сурвалжлагч юм уу эсвэл уран сайхны сэтгэмжийн илүү их байна уу гэдгийг юугаар тогтоогоод энэ дээрээ суурлаад тухайн хүний ажил мэргэжлийг илүү ямар ажил мэргэжилд илүү тохирох вэ гэдгийг тодорхойлдог ийм аргачлал байна. За энэ дээр би бол З гэдэг хүний одоо юг харуулсан байна. З бол хүний нөөцийн мэргэжилтэй. За энэ бол би бол одоо энэ хүнийг одоо энэ графикаас нь хараад тухайн ажил мэргэжилдээ маш өндөр нийттэй хүн байна гэж хэлдэг байна. Яагаад гэхээр манай тестийн хариу бол 138 ажил мэргэжилээс хамгийн өндөр хувьтай ажил мэргэжлүүд нь ямар ажил мэргэжлүүд вэ гэдгийг энийг гаргацдаг байна. Тэгээ бид нар энэ хувь дээрээс нь харж байгаа хүүхдтэй чамд ийм чиглэлийн ажил мэргэжил илүү зохин шүү гэдгийг хэлдэг. За энэ хүүхэд одоо харахад бол маш сониучтэй ямар нэг зүйлийг таньж мэдэх одоо суралцах сонирхол ихтэй. Дээрээс нь гоо зүүн хөдөлгөөний мэдрэмж, гоо зүүн мэдрэмж хувийн хүмүүстэй маш их харилцах, хувийн харилцаа сайтай, мөн итгэх санаачлахтай, манлайлагч төрлийн ийм хүүхэд байна. Тэгээ ийм одоо сонирхолтой хүнд бол одоо хүний нөөцийн сонгон шалгуулалтын ажилтан буюу бас бизнес сургууль сургуулийн багш болоход бол энэ хүүхэд бол нэлээд тохиромжтой юм байна. Багш юм уу хүний нөөцийн ажилтан юм уу гэдгийг нөгөө хүүхдийн өөрийнх нь одоо нөгөө мөрөөдөл тий хүслээс нь хамаарч байгаа. За тэгээд одоо 138 ажлын одоо тохирох байдлыг бид нар ингэж хувь болгоноор гардаг. Тухайн энэ хувийн бүр ингээд цаашаагаа задраад одоо энэ дээр жишээлх юм одоо бид нар инженерийг харуулсан байна тий. Одоо энэ хар энэ зураасаар тэмдэглэгдсэн байгаа бол хүүхдийн өвөгдлийг нь өөрийнх нь өвөгдлийг харуулсан байгаа. Тэгээд тухайн мэрэгжил тавигдах одоо үндсэн шаардлагууд нь тэр тод ногоонгийн тэдний бол таарч юм уу тий улаан руу орох юм бол энэ тохирохгүй байна гэсэн үг. За бид нар эндээс нь харж байгаа дүн шинжилгээ хийгээд хүүхдүүдтэй мэдээлэл хийдэг байна. Зөвлөгөө өгдөг байна. За ер нь болохоор ингээд бидний одоо зөвлөгөө өгдөг хамгийн одоо суур зарчим болоод юу гэхээр тэр хүний хувийнхээ онцлог тий тэр хүний онцлогт тохирсон ажил мэргэжлийг бид нар одоо чиний одоо зөв сонголт чинь шүү гэж ингэж юу яадаг байна. Зөвлөдөг байна. За товчхон ингээд цаашаа явчих. За бид нар болохоор энэ зан хувийн зан чанар одоо ур чадварын үнэлгээ бид нар мэргэжил сонголтын зөвлөгөө тест зөвлөгөөнөөс гадна хувийн онцлог оюун ухааны чадамжийг тодорхойлох төрөл бүрийн тестүүд байна. Ажил горлогч буюу ажил хайж байгаа хүмүүс өөрсдийгөө би ямар ур чадвартай би одоо аль чиглэлд карьераа өөрчлөвөл надад илүү их амжилттай юм гэдэг талыг зөвлөгөө өгөхөд ашигладаг суур тестүүд байна. За мөн ажил хийж байгаа ажлынхаа байран дээрээ те би аль одоо ямар чиглэлд карьераа илүү хөгжүүлэх вэ? Цаашдаа би одоо ямар сургуульд одоо илүү мэргэжил сурах вэ гэдэг юм уу те тухайн хүний карьерт хэрэгтэй шийдвэрт нь өөрийгөө таньж мэдхэд нь энэ тестүүдээ бас ашигладаг байгаа. За бид нар мөн одоо энэ тестүүдийг ашиглаад яг тэр хүн тохирох ажил мэргэжлийг нь тодорхойлж аваад тэр хүнийг тохирох ажилд нь зуучилж өгөх ажлыг. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар ямар түвшинд байгаа. Магадгүй муу байгаа юм бол чи эртхэн мэдээд ав. Сайн байгаа юм бол чи тэр давуу талаа ашиглагч байгаа. Гих жишээгээр бид нар одоо ийм тестүүдийн үр дүн гаргаж одоо байгууллага хүмүүстэй ажиллаж байгаа. За тэгээд ерөөсөө миний одоо зорилго юу юм бэ гэхээр Монгол хүн болгон одоо мэргэжлээ сонгож байгаа хүүхэд болгон маань өөрийгөө олоосаа. Өөрийнхөө байгаа тэр талбарыг олоосаа. Тэгтэн бид нар технологийн дэвшлиг ашигласан ухаалаг зөвлөх нь байж ингээ хамтдаа энэ одоо Монгол хүний үн цэнийг үнэхээр нэмэгдүүлмээр байгаа байхгүй юу?